Сайн мэцхан уу. Өнөөдөр бичлэгээрээ маш гоё амттай болдог төмсний пиццаг хамтдаа эзгэе. Төмсөө сайд руугаа цэвэрлээд хальстай чанж бэлдэн. Энэ хооронд татсамахаа сармис, цагаангаа, хар перц, давсаар хамтлаад дээрэс нь багахан ус хийгээд сайдар холиод өгнө. Төмс маань бэлэн болсон. Төмсөө хөргөж дундуур нь зүсээд хэвэндээ хийж бэлдэнэ. Төмсний хоолд багахан нүх гаргахын тулд баг зэрэг юмар дараад өгнө. Ингээд дээрэс нь татсан махаа хийж бэлдэнэ. Махан дээрээсээ үрж бэлдсэн бясалгыг тааруулаад хийн. Ингээд 200 градустай 10 минут жигнэхэд хоол маань бэлэн болно. Маш гоё амттай болдог. Ийм болсон байгаа. Үнэхээр гоё зөөлөн бяцлаг махны амт хамтагдаад үнэхээр гоё амттай болдог. Туршаад үзээрэй.